За сайн байцгаана. Өнөөдрийнхээ дугаараар Японы нэг порно одоо охины ярилцлагыг ингээд орчуулж хүргэж байна. За нэг Японы нэг ютубер бол тухайн одоо кино жүжигчин эмэгтэйгээс асуулт асууж байгаа. За энэ эмэгтэй маань хариулах маягаар юм ярилцлага явуулсан байгаамаа. За та өөрийгөө танилцуулаач гэд асуусан. Намайг Микако Абе гэдэг. Би 24 настай Японы порнод. Та 24 настай гэхээр их залуухан харагдаж байна гэд хэлж байна. Үндэ бол би Японы порноодуудаас нэлээд хөгшөндөө ордгоо. Та анх яагаад ийм ажил хийж эхлэх болсон бэ? Энэ их сонирхолтой байна. Би анх энэ байгууллагад 18 наснаас эхэлж ажиллаж эхэлсэн. За одоо ингээд 6 жил гарan энэ ажлаа хийгээд явж байна. Хамгийн анх яаж энэ ажилдаа орсон бэ? Ер нь их сонирхолтой байна. Одоо тэр бүр хүмүүс ингээд киноны одоо порно одоо жүжигчин болох хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр их сонирхолтой байна. За хамгийн анх би гудамжинд ингээд алхаад явж байсан. Тэгээд надад ийм одоо манай агентлагаас ийм ажлын санал одоо тавьсан. За тэгээд би бол эхэндээ ингээд ажлын саналыг хүлээж авахаас татгалцсан. Тэгээд хамгийн анх ингээд секстэй холбоотой байгууллагад ажиллана гэж би бол ер нь урд өмнө бодож байгаагүй. Өмнө нь бас ямар ч одоо порно кино үзэж байгаагүй. За ер нь порно гэж яг юу юм бэ? Одоо секстэй холбоотой ажил гэхээр үнэхээр одоо төсөөлж чадахгүй байсан. Тэгээд эхэндээ бол би татгалцсан ч гэсэн сүултээ за ядаж ер нь ямар байгууллага надад санал тавьсан юм болоо. Би энэ байгууллагад ингээд ажил хийх юм бол юу хийх хэрэгтэй юм болоо гэж бодсон. Тэгээд надад ажлын санал тавьсан байгууллага ингээд судалж үзсэн. Тэгээд надад их сонирхолтой санагдаж за би ер нь энэ порно жүжигчин болох гээд ингээд оролдоод үзье. Тэгээд яагаад оролдож болохгүй гэжгээд өөрөө бол их сонирхсан гэж тэгж байна. Тэгэхээр та үнэхээр одоо порно жүжигчин одоо хийх талаар порно гэж юу байх талаар ямар ч ойлголтгүй байж дээ гэдэг асууж байна. Тэгээд мөн та ажилдаа орохоос өмнө хизээж порно одоо үзэж байгаагүй гэсэн үг юм байна штэ гэд асуусан. За тийм ээ энэ талын одоо ойлголт бол надад тухайн үед 18 настай байсан. Надад ямар ч ойлголт байгаагүй. Хамгийн анх та энэ ажлаа хийж эхлэхэд танд ер нь ямар мэдрэмж төрсөн бэ гэд энэ их сонирхолтой асуулт байна. За анх яг юу гэж хэлмээр юм дээ. Одоо бүх хүн намайг ингээд мэдээж киноноос үзнэ. За мөн одоо кино зураг авалтын үед ч гэсэн ингээд кино багийнхны одоо олонний нүдэн дээр би байдаг байсан. Өмнө нь хизээж одоо ийм байдал нөхцөлд одоо байж үзээгүй болохоор надад тухайн үед их хөвгөлтэй санагдчихсэн. Тэгээд надад ер нь бол одоо таалагдсан гэж хэлэхэд болно. Гэхдээ яг ихэнх үедээ ингээд киноны зураг авалтын үеэр их ичиж байсан гэж. Та сүүлд одоо ажиллаа хийх үедээ ер нь явандаа ичгээ болсон уу? Нүүр хагарсан уу гэд асуусан. Тийм ээ сүүлдээ ер нь нүүр хагараад ажилдаа дассан. Тэгээд жүжиглж сурсан. Эхний хэдэн сар ингээд кино зураг авалтын үеэр бол одоо тэр зургийн багийнхны өмнө ингээд жүжиглж ерөөсөө чадахгүй байсан. Харин одоо бол ер нь асуудалгүй сайн жүжиглж сурсан гэж бодож байна. Та яг кино зураг авалтын яг аль хэсэг ер нь их танд таалагддаг вэ? Та яг тэр дуртай хэсгээсээ яриач гэж байна. За камерамен бол одоо мэрэгжлийн хүмүүс байдаг. Тухайн одоо жүжигчдийг одоо хамгийн гоё харагдаж байгаа байдлаар хамгийн одоо зөв өнцгөөс нь бол авч тухайн тэр одоо киноны хайсанд буулгаж чаддаг. Харин жүжигчдийн хувьд бол одоо их игдүүтэй секси байх одоо шаардлагатай байдаг. Би зураг авалтын киноны одоо нүүр зураг буюу одоо тэр постэр зурагт их дуртай. Таныг ийм ажил хийж байгааг эргэн тойрны чинь хүмүүс тийм ээ ойр дотныхан чинь мэдээд тэгээд ер нь яаж хүлээж авсан бэ? Тэдний сэтгэл зүй ер нь хэр ийсэн бэ? За энэ талаар өмнө нь бол хинт ч хэлж байгаагүй. Мөн найзуудтай ч огт хэлж байгаагүй байна. Гэхдээ намайг ийм байгууллагад ажиллаж байгаа учраас хүмүүс одоо явандаа тийм ээ мэдэх нь ойлгомжтой. Хүмүүс намайг ийм ажил хийж байгааг мэдээд үнэндээ бол их дэмждэг болсон гэдэг чинь. Тэд хизээч ажлыг маань эсэргүүцэж байгаагүй. Тэгээд ер нь их одоо дажгүй зөвөр хүлээж авсан шүү гэж. Харин таны одоо эцэг эхийн хувьд тэд таны ажлыг тийм ээ порно киноны жүжигчэн гэхэд яаж хүлээж авсан бэ? Тэд ер нь хүлээн зөвшөөрсөн үү? Тийм ээ эцэг эх маань их дажгүй хүлээж авсан гэж.
Тийм үү, гэвч таны ажлыг ер нь эсэргүүцэж байсан хүмүүс ер нь таны амьдралд одоо байсан уу? Энэ талаараа та тодорхойлбол гэсэн байна. За тийм ээ, эсэргүүцэж байсан хүмүүс бол мэдээж байсан. Намайг анх 18 настай одоо ингээд порно жүжигчин болоход бол Японы хүмүүс дунд бол энэ порно одуудыг их өрөөсөглөөр хардаг тийм үзэл бодол байсан. Одоо ингээд би 6 жилийн турш ингээд кино жүжигчний ажил хийгээд гээ явж хахад хүмүүсийн хандлага бол одоо порно киноны жүжигчин гэдэг хандлага бол одоогоор ер нь их дайггүй хүмүүс ер нь зөвөр ойлгож одоо ажил гэдэг утгаар нь хүлээж авдаг болсон. Та түрүүн хэлэхдээ сайн дураараа жүжигчин болоогүй гэж байсан. Хичнээн Япон эмэгтэйчүүд ер нь өөрийн хүслээрээ тийм ээ порно жүжигчин болдог вэ? Сайн дураараа жүжигчин одоо болдог Япон эмэгтэйчүүд бол их олон байдаг. Порно одоо киноны жүжигчид одууд ихэвчлэн одоо телевизийн шоунд ихээр оролцдог. Тэд нар бол ер нь айдлууд байдаг. Тийм учраас Япон одоо охтууд, залуухан эмэгтэйчүүд бол энэ порно одуудыг тэр шоу нэвтрүүлгээр хараад их дуурлаж, сонирхож тийм ээ ийм одоо гоё эмэгтэйчүүд чиг эмнэр алдартай, ийм гоё одоо карьертай, ийм одоо хөөрхөн болохыг их хүсдэг. Тийм учраас одоо эмэгтэйчүүд сайн дураараа ингээд жүжигчдийг хараад тэд бол порно жүжигчин болох хүсэл төрдөг нь гарцаагүй гэж бодож байна. Зарим хүмүүсийн бодлоор порно жүжигчин байх нь одоо гутамшигтай гэсэн үзэл бодолтой хүмүүс байдаг. Учир нь бол порно одууд хин нэгэнд одоо хайргүй байж тийм ээ хинтэй ч хамаагүй ингээ секс буй хийж одоо байгаа кино хийдэг шүү дээ. Тэд бол одоо хүнд байж болмооргүй, итгэмээргүй одоо тухайн хүний үзэл бодол таарахгүй тийм утгагүй зүйлээ гэж үздэг. Та ер нь энэ талаар ямар бодолтой байдаг вэ гэж? За энийг бол би үнэхээр ажил гэж хүлээж авдаг. Ажлын онцлогоос болоод л бид одоо киноны зохиолоос шалтгаалаад одоо тийм зүйл хийдгээ. Би үнэхээр ингээд зураг авалтын үед бол одоо бүрэн өөрийнхөө сэтгэл зүйн хувьд бол юм жүжиглэлтийн байдалтай байдаг болохоос биш хизээж яг өөрийн мэдрэмжээрээ таашаал авахын тулд юм уу эсвэл одоо хайр сэтгэлтэй холбоотой тийм байдгүй. Зөвхөн ажлаа сайн хийх тал дээр төвлөрж ажилтгаа. Тэгэхээр та яг одоо орон дээр яг жинхнээсээ ингэж таашаал авч байгаа мэтэрл жүжиглдэг юм бэ шүү дээ, тийм үү гэд тодруулж байна. За тэгэхэд бол мэдээж цэглгүй байх вэ. Зарим үед одоо яг ингээд жүжиглэх явцад бол үнэхээр хэцүү байдаг. Одоо яг тийм таашаалтай одоо тийм мэдрэмжтэй харагдахад бол их хэцүү байдаг. Тийм учраас би заримдаа одоо эрэхтэй нөгөө порно жүжигчнийгээ өөрийн найз залуу шиг төсөөлөх үе ч бүр ингээд надад гардаг. Өөрийгөө ингээд сэтгэл зүйн хувьд одоо ингээд хүчлээд төсөөлөөд тийм ээ. Ийм үе одоо их тохиолддог. Тэгэхээр та өөрийнхөө бодлыг захирж оронд нь их одоо хэр их жүжиглэх тал дээрээ төвлөрдөг байх нэ гэд асууж байна. За тийм ээ. Үнэхээр энэ бол их эхэндээ бол их хэцүү байсан. Анх удаа ингээл тийм ээ. Тэгэхээр сүүлдээ бол би явандаа ингээд ажилдаа одоо мэрэгшсэн. Сүүлдээ одоо маш сайн жүжиглж сурсан гэж. Таны ажил одоо таны хувийн амьдрал дээр нь яаж нөлөөлж байна вэ? Магадгүй өөр хүнтэй та болцож үерхэх тал дээр энэ талаараа хуваалцаач гэхэд бол үндэ би бол одоогор үерхийг хүсэхгүй байгаа. Хин нэгэнтэй бол одоо тийм ээ одоо relationship тийм ээ холбоо тогтоохыг хүсэхгүй байна гэж. За үнэн үү гэд нөгөө асуулт асууж байгаа залуу маань айгүй тийм тодруулж асуусан. Тэгэхэд бол тийм ээ мэдээж зарим үед бол одоо найз залуутай болох хүсэл бол заримдаа төрдөг. Гэвч сайн ажилтай, амжилттай, карьертай одоо мөнгө сайн олж байгаа ийм үед бол надад ийм найз залуу хэрэггүй гэж бодогдож байна гэд хариулсан. Та барагцаагаар хэр их сураг авалтанд ордог вэ? Их ачаалттай ажилтгүй. За жишээ нь бол 7 хоногт одоо хэдэн удаа киноны зураг авалтанд ордог вэ гэж байна. Надад яг тогтсон ажлын цаг гэж бол байхгүй. Хэр их киноны зураг авалтанд орох хэсэг нь бол тухайн яг порно жүжигчнээс бол өөрөөс нь шууд хамааралтай байдаг. Миний хувьд бол 7 хоногт 2-оос 3 удаа зураг авалтанд ордгоо. Үүнээс хэтэрх юм бол одоо миний бие махбодод тийм ээ төвчгөд одоо маш их хүндрэлтэй одоо байх учраас би өөртөө илүү одоо амралт өгөхийг хүсдэг. За зарим үед бол зураг авалт бүр өглөө эрт одоо өглөөнөөс эхлээд бүр ингээд шүн болтол үргэлжлэх тохиолдол байдаг. Заримдаа
зураг авалтыг ингээд хэсэгчилж одоо авдаг учраас нэг киноны зураг авалт ингээд олон хоногоор ингээд үргэлжлэх шаардлагатай үе одоо байдаг. Зарим үед бүр нойргүй ажиллах ч үе гардаг. Тийм учраас би 7 хоногтой 2-оос 3 одоо өдрөл зураг авалтанд орохыг хичээдэг. Илүү хоногоор ажиллах нь бол одоо надад үнэхээр хүндрэлтэй байдаг. Таныг үнэхээр одоо цөөхөн тийм ээ бага цагийн хуваарьтай одоо ажилтгаа гэж харлаа гэж байна. За тийм ээ миний хувьд бол ер нь бол би их ачаал багтаа ажиллахыг одоо хичээдэг. Гэвч одоо зарим порноодуудын хувьд бол шахуу одоо ажилтдаг цагийн хуваарьтай хүмүүс байдаг. За тэд нэгэн зэрэг одоо маш олон кинонд ингээд зураг авалтанд ороо явцдаг гэж байна. За энэ нь бол ерөөсөө тухайн жүжигчдийн тийм агентлагаас бол одоо хамаардаг. Миний хувьд бол би зураг авалтын дараа нэг өдөр амрахыг хүсэж байгаагаа одоо өмнөх өдөр нь урьдчилаад ингээд агентлагтаа хэлдэг. За мэдээж одоо агентлагаас бол миний тэр саналыг зөвшөөрдгөө. Ингээд уян хатан цагийн хуваарьтай ажиллах тал дээр бол одоо би агентлагтаа үнэхээр талархмаар байдаг. Гэвч зарим жүжигчид маш ачаалттай ажилдаг. За тэд зураг авалтын үед тийм ээ яг орон дээр ингээд маш сайн жүжиглэж чаддаг. Ер нь бол ингээд жүжигчдээс л одоо цэвэр одоо өөрөөс нь хэрэг зураг авалтанд орох юм бэ, хэр ачаалттай ажиллах юм бэ гэдэг нь бол шалтгаалж болно гэж байна. За энэ бас их сонирхолтой асууж байна л та. Хэрвээ та одоо ингээд хүнтэй гэрлээд одоо ээж болоо тийм ээ охинтой болсон гэж бодё. За тэгээд таны охин ингээд ирээдүйд тийм ээ насан туршид ингээд порно киноны жүжигчнэр ажиллахыг ингээд хүсвэл та их хүний хувьд одоо охиндоо яаж хандах вэ? Яаж хүлээж авах вэ гэд асууж байна. За энд бол хариулж जैन. За үнэндээ би бол хүүхдээ одоо юу хийхийг хүсэж байгааг нь одоо хорих ёсгүй гэж бодож байна. Мэдээж ийм ажлыг хийхийг хүсэж байгаад нь бол санаа зовх нь ойлгомжтой. Тэрийг одоо ажил дээрээ аюулгүй байгаа хэсэгт нь тийм ээ охиндоо бол мэдээж анхаарна. За жишээ нь чи яг ямар агентлагт ажиллаж байна. За ингээд ямар киноны зохиол дээр тоглож байна. За тухайн киноны зохиолч нь одоо хин юм бэ? Мэтчлэн асуултыг би бол одоо охиноосоо тодруулж асуух баха. Учир нь гэвэл би өөрөө яг энэ төрлийн ажлыг хийдэг учраас яг одоо нөхцөл байдал ямар хуу байдгийг маш сайн мэдж байгаа учраас одоо охиноосоо ингээд тэр бүр зүйлээ ингээд тодруулж асуухыг хүснэ. Тэгээд мэдээж хамгийн чухал зүйл нь бол одоо охиныхоо эрүүл мэндэд нь анхаарах байсан гэж. Ажлын орчин одоо тухайн агентлагаас шалтгаалж их өөр юм шиг санагдлаа гэж байна. За тийм ээ мэдээж тантай санал нэг байна. Ер нь одоо тухайн жүжигчин одоо ямар хуу ачаалтай ажиллах, ямар кинонд тоглох бол агентлагаас ерөөсөө шууд хамаардаг. Таны агентлаг их сайн агентлаг болтоо гэд асууж байна. За тийм ээ би бол агентлагтаа үнэхээр одоо сэтгэл ханамжтай байдаг шүү. Порноодууд ийм ажил хийхдээ харамсдаг гэж бодож байна. Магадгүй порно жүжигчид одоо ажиллаа одоо болоод ингээд бүр одоо олон жилийн дараа хугацаа өнгөрсөний дараа тэд ер нь сэтгэл зүйн хувьд ер нь хүнд хэцүү байдгүй гэж байна. За магадгүй таны хувьд ирээдүйд тийм ээ та одоо ингээд гэрлэн нөхөртөө болно, айлын одоо эзэгтэй болж үр хөвгттэй болох уу ирнэ шүү дээ. Тэр үед та одоо ингээд өмнө нь өөрийгөө юм порно киноны жүжигчин байсан талаараа одоо ер нь ямар бодолтой байх болоо гэж. За хэрвээ би одоо яг ирээдүйн тухай те яг энэ таны энэ асуусан асуултын тухай ингээд бодоод байх юм бол одоо маш ихээр санаа зовж эхлээд тэгээ ажилдаа төвлөрч чадахгүй байна хаа. Тийм учраас одоо яг одоо би бол одоо юу хүсэж байна тэр зүйлээ л хийхийг хүсэж байна. Хэрвээ би ирээдүйд хүүхэдтэй болох юм бол одоо хүүхэд маань миний ажлыг ингээд өөрөө олж мэдхээс өмнө би хүүхэдтэй ямар ажил хийж одоо залуудаа явснаа бол нуулгүй хэлэх болноо. Би нуухыг хүсэхгүй. Магадгүй энэ нь одоо яг тухайн үед хүүхэдтэй ингээд хэлэхэд маш хэцүү байх одоо болов уу гэж бодож байна. За гисэн ч бол одоо үннээ хэлэх нь ингээд зөв сонголтоо. Тэгээ нөхөртөөч бас одоо анханасаа ингээд өмнө нь ямар ажил хийж байснаа нуулгүй хэлэх байсан гэж. Та өмнө нь ингээд ажиллаа нэг удаа бүр ингээд боли орхигээд ингээд гарч исэн юм билээ. Яагаад тэгсэн болоо? Энэ талаараа та ярьж өгөөч.
Тэгээ тийм ээ, тухайн үед бол би найз залуутай байсан. Миний ажлын талаар ингээ найз залуу маань олж мэдчихээ. Тэгээд энэ намайг одоо ингээ порно жүжигчний ажлаа болохыг тэр хүссэн. Гэвч бид одоо эцэст нь ингээ салсан. Би бол одоо байгууллагадаа буцаж ирээд өөрийнхөө ажлыг сонгосон. Тэгээ ажлаа цааш өргөжлүүлж хийхийг хүссэн. За та яагаад ажлаа сонгосон бэ гэж байна. Магадгүй одоо найзлуугаа сонгоод ч юм уу амьдрал зохиогоод явах байсан байж болох байсан тийм ээ. За тэгэхэд бол учир нь би ажилдаа дуртай, олонний анхаарлын төвд байх нь надад маш их таалагддаг. Тэгээ тийм учраас би бол найз залуугаа биш ажлаа сонгоод ингээ карьераа сонгоо явсан. Гэвч одоо таныг харахад ер нь та маш их даруухан тэгээд ингээд их ичимхээ охин шиг харагдаж байна гэд асууж байна. За ер нь их даруухан эмэгтэй байлээ ер нь харахад. За тэгэхэд бол тийм ээ ер нь би яг тийм дүр төрхтэй харагддаг шөө гэж хариулж байна. Та цаашдаа хэдэн нас хүртлээр ингээд киноны жүжигчнийхэн ажлыг хий гэж бодож байна. Магадгүй гэрэл хүртлээр одоо хийх үү гэд асууж байна. За тэгсэн чинь бол яг үнэндээ бол би яг гэрлэх талаар за тэгээд гэрлэх хүнээ олох хэсэгтээ бол үнэхээр итгэлгүй байна. За яг уу магадгүй тийм ээ хүнтэй гэрлэхийг хүсэх юм бол би одоо тэр гэр бүл болох үетлээ одоо энэ ажлыг ингээд үргэлжлүүлэх бахаа гэж бодож байна. За та ингээд ажлынхантайгаа одоо холбоотой хүмүүстэй болцож одоо юм хувийн одоо харилцаанд орж байсан уу? Одоо юу гэдэг нь тийм хайр сэтгэлийн тал дээр, найз нөхөрлийн тал дээр та ингээд ажлынхантайгаа холбогдож байсан удаа байгаа юу? За би ажилтай холбоотой хүнтэй бол ерөөсө болцож дотн харьцаа одоо үүсгэнэ гэж ерөөсө огт боддоггүй гэсэн. Та зураг авалтын продакшныхантайгаа ер нь ярилцдаг уу? Тэдэнтэй ер нь хэр одоо холбоотой байдаг вэ гэж байна. Тэгээ тийм ээ мэдээж ажлын шаардлагаар бол яг зураг авалтын үед студ дээр бид нар бол ингээд ажлын одоо тухай ярьдаг. За гэвч зураг авалт дуусны дараа бол гадуур ч юм уу тийм ээ ингээд явж хахад продакшныхаа одоо хүмүүстэй таарлах юм бол би огт харьцдаггүй. Тэгээд танихгүй хүн шиг ингээд шууд зөрөөд явчихдаг. Таны карьерийн зорилго юу вэ? Яг ямар төрлийн порнод байхыг та харин хүсдэг вэ? Гэсэн. За үнэндээ бол би ажлын шаардлагаар маш олон зүйлийг хийдгээ. Гэхдээ би ингээд юу гэдэг Японы порноодууд одоо заавал кинон тоглохоос илүүтэй бас өөр олон зүйлийг хийж чаддаг юм аа. Олон авьяастай шүү гэдгийг бас харуулахыг хүсдэг. Тийм учраас би бас ингээд YouTube сувагтай. Тэгээд YouTube сувгаа бас хөтлж явуулдаг. За ингээд бас YouTube сувгаараа дуулдгаа гэд ингээд ярилцлага одоо энэ жүжигчин одоо охин маань ингээд дуусгасан байгаа. Тэгээд миний хувьд болохоор бас их гоё санагдсан. Энэ эмэгтэй одоо хичнээн порно одч гсэн тийм ээ. Аюу гоё ингээ нээлттэй яриад өөрөө ингээд ажлынхаа тухай яриад бас энэ чиг сонирхолтой л юм л да. За тэгэхэд бол ер нь аливаа улс орны нийгэмд голчлоо одоо порно одч гэдэг юм уу, порно кинон тоглодог гэхээр тэгээ пупа натхаас одоо хол бай гэл ингээд тэгдэг. Ер нь хүнийг одоо хүн тухайн одоо ажилдаа дууртаа тухайн ажлаа хийгээд ингээд аж амьдралаа залгуулаа явж байхад бол тэр хүнийг одоо хүмүүс юу гэдэг заавал нэг ажиллаар нь дүгнээд тэгээд тэр хүмүүсийг одоо заавал нэг доош нь хийх ч юм уу ингээд байх нь бол надад бас их утгагүй санагдтыг. Хүнийг бол одоо тэр ажил мэргэжлэр нь гэхээс илүү тэр тухайн хувь хүний одоо бие авч явж байгаа соёл тэр аливаа нэг одоо хандлага тэр хүн чанарын л одоо олж харах нь илүү чухал юм уу гэж боддөг юм аа. Тэрнээс бол одоо бүх хүн одоо хаан язгууртай ч гэдэг юм уу одоо юу гэдэг бүх хүн одоо сэхэтэн байхгүй шүү дээ. Тийм учраас хүнийг заавал нэг тийм хийж байгаа ажлаар нь дүгнэх биш. Одоо тийм үзэл бодол мэдээж нийгмийн одоо аль ч улс орны нийгмийн хандлагаас явандаа одоо олон жилийн үрт тусан мэдээж одоо арчигдан алга болох болов уу гэж боддгийн. За тэгээд бас үнэхээр одоо тийм ёс зүйтэй эсвэл тийм хатуу альва нэг бийг өгүүлгсэн бол тийм хүлэн зөвшөөрдгүү тийм бас үзэл бодолтой хүмүүс бас байдаг л да. За магадгүй одоо сэтгэхүн үнэхээр тийм задарсан хүмүүс бас байдаг. Альва юм бүрийг одоо ойлгож хүлээж авах боломжтой. Яагаад юм байж болохгүй гэж хүмүүс байдаг. За ингээд энэ сэдв бол надад бас их үнэхээр таалагдсан. За тэгээд маш богинохон ярилцлага байсан учраас одоо ингээд үүгээр дуусчихна. За та бүхэн дараагийн дугаар хүртэл баяртай гэж хэлье. Илүү уруу сувг дээр subscribe дараарай, лайк дараарай. Баяртай.